Орой мэнд үзэгчдээ нийгмийн эдийн засгийн мэдлэг мэдээлэл олох тоон хүрд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бид студидтэй эдийн засгч Дэлгэр сайхан багшигаа урьсан байгаа. Орой мэнд. Манай орой мэнд. За бид хоёрын удаа улсын төсвийн талаар тав хүндээ мэдлэг мэдээлэл олгоно. Тэгээ улсын төсөв гэж одоо яг нэр томьёоноос хоёлаа эхлэе яриагаа. За улсын төсөв гэдэг үгийг олон янзаар тайлбарласан судалгааны ажлууд дээр олон хувилбараар тодорхойлдог. Тэгэхээр судлаач болгон өөр өөрийн өнцгөөс тайлбарласан байдаг гэж би өвдөө боддог. Монгол улсын төсвийн тухай хууль дээр бол ерөөсөө төрийн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай, амлалтыг хэрэгжүүлэхэд биелүүлэхэд чиглэсэн ер нь төрийн төвлөрүүлэн зарцуулж байгаа мөнгийг хэлнэ гэсэн юм агуулгатай тодорхойлт байдгийн. Гэхдээ ер нь өнөөдөр төсвийн тал дээр төсөв бол тоо юм аа, төсөв бол төлөвлөгөө юм аа гэдээ янз бүрээр ярихаас илүү бид төсвийн зорилго юу вэ гэдгээсээ төсвөө хайхын зүйтэй л гэж би боддог л доо. Ер нь бидний хувьд төсөв гэдэг зүйл алдагдaltaй байна, төсөв үргэлгэн байна, төрийн мөнгийг буруу үржээн гэд байдгийн ард төсвийн зорилгыг бүрэн ойлгохгүй бол энийг бид шалгуурын хувьд зөв харж чадахгүй. Би хувьдаа төсөв гэдэг бол макро эдийн засаг, нийгмийн эдийн засгийн томоохон зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төрийн төвлөрүүлэн зарцуулж байгаа мөнгө их усвар төлөвлөгөө хэлнэ л гэж ойлгодог. Тэгэхээр төрийн төлөвлөгөө юм. Энэ төлөвлөгөө нь өөрөө зорилготой байх ёстой, макро эдийн засгийн үр дүнтэй байх ёстой. Тэрний төлөө татвар төлөгчдийн их мөнгийг төр өөрийнхөө онцгой бүрийн эрхийн хүрээнд төвлөрүүлэн захиран зарцуулж байна шүү дээ, тийм ээ. Тэм учраас төсөв гэдэг бол макро нийгмийн эдийн засгийн томоохон зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө төрийн хийж байгаа төлөвлөгөө түүнд зарцуулах мөнгөний тоон хэмжээг тусгасан ижбүрэн зохиц төлөвлөгөө байна л гэж ойлгодог. Ер нь бол одоо нэг жилийн орлого зарлага тийм ээ. Энэ ямар байх юм, энийг ямар зорилгуудад чиглүүлэх юм гэж байгаа. За тэгвэл энэ орлого юунаас бүрддэг юм? Одоо төсвийн орлого. Энэ төсвийн орлого ерөөсөө л улс орон болгонд ойролцоо л доо. Төсвийн орлогын үеж бүрдэл нь ерөөсөө татварын орлого, татварын бус орлогоос бүрднэ л гэж байдаг. Тэгээд өнөөдөр Монгол улсын хувьд бол төсвийн орлого, татварын орлогоос дийлэнх нь бүрдэж байгаа. Төсвийн орлого гэдэг зүйлийн ар зүгээр татварын орлого, татварын бус орлого гэд хэлчихээр бол тийм хангалттай биш л дээ. Учир нь татварын орлого гэдгийн ард бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүд, хувь хүмүүсийн хөдөлмөрлснийхаа үр дүнд бий болгож чадсан бодит үр ашиг, үр дүнгээсээ төр төлж байгаа мөнгө байдаг. Тэгэхээр бид энэ орлого гэдэг зүйлийг зүгээр бүрдүүлээл хуваарлж идэг зүйл гэж ойлгох боломжгүй. Учир нь тэдний ард бол асар олон иргэдийн маань, аж ахуй нэгжүүдийн маань хөлс хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулагдсан ийм үндсэн бүхий мөнгийг төр татан төвлөрүүлж байгаа гэдгийг иргэдэн ч ойлгох хэрэгтэй, төрөн ч ойлгох хэрэгтэй. Тэм учраас зүгээр ингээд ямар юунд ч хамаагүй зарцуулах байдлаар өгөөд идэг ийм зүйл бол биш. Мэдээж иргэн болгон, аж ахуй нэгж болгон татвар төлөх үүрэгтэй тэр үүргээ нэр төрөлтэйгээр биелүүлэх ёстой байдаг боловч хамгийн гол нь энэ мөнгийг юунд зориулж авч байгаа юм? Юунаас авч байгаа вэ гэдгийг аль тал нь ойлгох ёстой. Тэгэхээр татвар төлөгчдийн тэр мөнгө гэдэг бол асар их хүч хөдөлмөр, асар их хичээл зүтгэл дээр суурилж бий болсон бизнес эрхлэгч хувь хүмүүсийн орлогын цэвэр орлогоос авч байгаа тэр хувь тодорхой хэмжээгээр төр татж байгаа юм мөнгө шүү дээ шүү дээ, тийм ээ. Аж ахуйн орлогын дотор нөөт, хувь хүний орлого албатар, онцгой. За тэгээ хөрөнгөний албан татвар, амнат, тийм нийгмийн даатгалын шимтгэл энэ бүгд нийлээд төсвийг бүрдүүлдэг. Тэгээ тэнийгээ бид нар яг одоо яг тэр улсын хөгжлийн нэг жилийн төлөвлөгөөнд зарцуулдаг байхan. Тэгвэл зарлагыг бол маш олон зүйлд гаргаж байгаа, тийм ээ. Одоо улсын төсвийн зарлагыг. Тийм. Ер нь бид нар одоо сүүлийн жилүүдэд Монгол улсын төсвийн зарлага их хэмжээгээр өсөж байгаа гэдгийг бид нар нэлээд ярьдаг болсон. Тэгэхээр төсвийн зарлага гэдэг зүйл, зарлага гэж нэрлэдэг байгаа зүйл нь төсөв гэдэг үгтэйгээ холбоотой. Төсөв бол их хурдан мөнгөн илэрхийлэлтэй зүйлийг бид төсөв гэсэн нэрийн дор ярьдаг. За үйл ажиллагаа болон бусад зүйлийг хамтдаа агуулсан бол төлөвлөгөө хэмээн ярих тохиолдол байна. Тэгэхээр саяны өөрийн чинь хэлсэн энэхүү зүйл дээр бол энэ зарлага гэдэг зүйл нь орлогыг төвлөрүүлэх ёстойгоос гадна тэрхүү зарлага нь орлого зарлага хоорондоо маш нэгт уялдаатай байх ёстой. Бодлогын төвшөнд макро эдийн засгийн татварын, тийм ээ, төсвийн зарцуулалтын, нийгмийн чиглэлийн бүх зохиц бодлогын үр дүнд тэр зарлага нь тодорхойлогддог байх ёстой. Өнөөдөр энэ дээр л бидний хамгийн гол маргаан яваад байгаа хэрэг. Одоо нөгөө их хэмжээгээр зарлага төлөвлөсөн орлогоо бид нар одоо маш үр дүнтэй зүйл зарцуулах ёстой гэдэг зүйл байгаа шүү дээ. Одоо бүх хүн одоо өнөөдөр багш нарын цалинг нэмээч гэж байна. Энэ бүх зүйлийг л одоо энэ төсвийн одоо зарлагын хүрээнд л
бид нэр тооцож зарцуулна гэсэн үг тийм ээ. Ер нь бол манай зарлага нь хэр өндөр өсөлттэй байгаа юм. Сүүлийн жилүүдэд зарлага дунджаар 12%-аар байнга өсч ирсэн. Тэгэхээр зарлага байнга өсч ирсэн. За 2018 оноос 19 оноос хойш маш өндөр хэмжээгээр өссөн. Үүнийгээ дагаад төрийн оролцоо ч гэсэн нэмэгдсэн. Өмнөх жилүүдэд өмнөх 23-4 онд бол төрийн оролцоо 38%, 35% руу хурц ирсэн. Төрийн оролцоо ер нь 40% руу төхөөд байсан үе бий. Төсвийн зарлагын хэмжээ бол маш өндөр хэмжээгээр өссөн. Одоо бид 10 эдийн их найдын төсөв ярьдаг байж байгаа л 23 онд бид нар 20 гаруйхаа их найд болсон. Тэгээд дээрэс нь 24 онд бид нар 30 даваад явсан. Тэ одоо энэ жил гэсэн 30 давсан, дараа жил 30 давсан юм төсөвтэй болж байна. Тэгэхээр 2-3 жилийн дотор 2 дахин шахуу өссөн юм төсөвтэй явж байна л да. Тэгэхээр энэ зарлага өсөд байгаа бол за нэг хэрэг. Энэ зарлагын өсөлтийн ард түрүүний бидний ярьсан төсвийн нийгмийн эдийн засгийн үр ашиг байгаа эсхийг л бид харах ёстой. За таны хэлээд байгаа тэр цалин тэтгэврт хэмжээг нэмэх ёстой юу үгүй юу? Монгол улсад татвар их байна уугүй юу гэдэг асуудлуудыг бид их ярьдаг. Монгол улс татврын хувь хэмжээний хувьд өндөр биш харагддаг боловч өнөөдрийн Монгол иргэдийн амьдарч байгаа байдал, Монголын аж ахуй нэгжүүдийн хөгжилд дэвшсэн байр суурь олсон байдал, тийм ээ? Тэр бүгдээс харахад бол татвар улсын дарамт бол өндөр байгаа харагддаг. Хувь хэмжээгээр биш иргэдэд нөлөөлөх байдлаараа өнөөдөр Монгол улсын иргэд нэг 2 сая гаруй орлоготой, төгрөгийн орлоготой байгаа. Төлөө орлогын түвшин 2 сая 700 орчим байна. Өрхөө орлого бараг лийн хэмжээнд байна. Гэтэл тэндээс нь 10% тэгээд орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл 13% гэдэл авахаар иргэдэд гар дээр нь үлдэх мөнгө нь бага, амжиргаанд өрөх боломж нь бага. Яг ийм байгаа үед бол төсвийн зарлагын хамгийн сайн оновчлол хэрэгтэй. Тэрийгээ бид өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхдээ харьцангуй сул байвал гэж харж байгаа юм. Яг хөө ингээд зарлага талаас нь бид нар ингээд аваад үзэхлээр бид нар одоо төсөв бол одоо ингээд 16 оныг 26 онтой харьцуулахад бол бараг 6-7 дахин өсчих. Гэтэл энэ их өсөлтийн үр дүн үнэхээр байгаа мó тийм ээ? Бид нар хангалттай татвар төлж гин гэж одоо иргэд аж ахуй нэгжүүд хэлээд байгаа юм. Бидний татварыг хэтэрхий их зүйлд хүргэх гээд ингээд гол зүйлдээ очих санхүүжилт маань ингээд багасаад байгаа юм биш үү тийм ээ? Төр нөгөө нэг оролцохгүй юм алгал гэсэн үг л дээ. Тий. Төсвийн зарлага дээр олон асуудал байгаа. Ер нь төсвийн зарлага энэ их хэмжээний мөнгө зарцуулсан. Дээрээс нь бид маш их хэмжээний алдагдал үйлдвэрлэсэн. Сүүлийн 10 гаруй жил бид нар 20 дэх 80 төгрөгийн алдагдaltaй төсөв баталж хэрэгжүүлж ирсэн байдаг. Тэгэхээр энэ их алдагдлын ард өр байгаа, тийм ээ. Тэгэхээр энэ зүйлийн үр дүн нь яг ямар байгаа юм бэ? Тэгээ 2010 оноос Монгол улс төсвийн шинжилгээ хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Төсвийн доктортой байдлын тухай хууль, төсвийн тухай хуулиа батлаад араас нь ирээдүйн сангийн тухай хууль, тэгээд тэрнээс хойш төсвийн эрх зүйн орчныг маш их шинжилсэн. Өнөөдөр бол бид нар төсвийн эрх зүйн орчин процессын төвшөндөө харьцангуй гайгүй болчихсон гэж би харж байгаа. За цаасан дээр бол бид нар их сайн зохион байгуулалттай байж чадж байна. Одоо бол яг харахгүй бодлогын шинжилгээг даруй хэрэгжүүлэхгүй бол яг сүүлийн 10 гаруй жил ингээд зарцуулчихсан энэ их мөнгөний үр дүн, нийгмийн эдийн засгийн үр дүн гэдэг зүйл мэдээж эдийн засгтаа бол тодорхой хэмжээгээр за хямралын жилүүдэд эдийн засаг төсвийн зарлагын тэлэлт бол баг шууд нөлөө үзүүлэх нь үзүүлдэг. Гэхдээ урт хугацааны нийгмийн эдийн засгийн нөлөө нь бол бие хувьдаа бага байна гэж хардаг. Учир нь өнөөдөр энийг тодорхойлох хүчин зүйлс нь олон байгаа. Бидний хувьд нийгмийн үзүүлэлтүүд, эрүүл мэнд, боловсрол, тийм ээ, иргэдийн амжиргааны түвшин ядуурл гэх мэтийн үзүүлэлтүүд үнэндээ сайжирч чадахгүй бидний 30% шахуу ядууралтай боловсролын байдал, багш нарын цалин үйлс, хангамж 3 ээлжээр хичээлж байгаа, нэг ширээнд 3 хүн сууж байгаа, эрүүл мэндийн даатгалын сангийн байдал, иргэдийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд нь дэлхийн хэмжээнд сөрөг тал руугаа нэлээд өндөр болчихсон гэх мэтийн Улаанбаатар хотын энэ утаад ортог төгжрэлгээд бид олон асуудлыг шийдэж чадаагүй хэвээр байсаар байна. Тийм учраас бол зардал оновчтой биш. Энэ дөр бол тантай нэг зүйл дээр санал нэг байна. Энэ бол хамгийн гол нь тэр төсвийн зарцуулалт хуваарлалт нь өөрөө оновчтой биш байна. Тойрог дагсан төсвүүд байна. Улс төрийн хүрээнд, эдийн засгийн хүрээнд нэлээд ярьдаг нэг зүйлийг өөрчлөх шаардлагатай гэж би бодож байгаа. Төр төвтэй энэ хөгжлийн бодлого. Бид 92 онд бол нийгмийн эдийн засгийнхаа хөгжлийн замыг зөв сонгочихсон. За чөлөөт арчилсан хүмүүнлэг эрдэнэрэнгүй арчилсан нийгэмтэй байна. Тийм ээ, эдийн олон тулгууртай чөлөөт эдийн засгтай байна гэд ярьчихсан байдаг. Гэтэл
Одоо эргээд харахаар хэд төр төвлөрсөн төрийн оролцоо нь 40%, шууд төсвийн оролцоо нь 35-6%, заримдаа 37-8% хүрч байна. Төрийн өмчийн компаниуд байна, тийм ээ. Одоо эргээд төр өөрийнхөө өмчийг илүү их нэмэх тухай ярьж байна. Уулуурхайн салбар руу хэтэрхий тийм довтлохыг хийж байгаа ийм байдлууд нь эргээд Монгол төр төвтэй эдийн засаг болцсон байна. Одоо хийж байгаа энэ баялагын сан болон бусад сангууд нь эргээд бусаад төрийг санхүүжүүлэх, төрлүүд бус бүх мөнгө урсгал чиглэсэн, үйл ажиллагаа чиглэсэн ийм эдийн засаг болчиход байгаа. Бидний нөгөө хувийн хвшлийг дэмжин хувийн хвшлийн орон зайг тэлж өгнө гэдэг тэр аман дээрээ 10 гаруй жил бас ярьсан. Энэ зүйлээ бид бодтойгоор хийх цаг нь болсон. Төрийн оролцоог бугасгаж, төрийн өмчийг багасгаж, төрийн удирдлага зохион байгуулалтыг нөгөө данхар төр гэдэг ойлголтоосоо бид татгалзах, бодтойгоор татгалзах ийм цаг болсон. Зарим зүйлсийн эхлэл бол тавигдчих шиг байна. За бид нар өнгөрсөн жил төсвийг алдагдaltaгүй батлна гэд нэлийн юм болсон тийм ээ. Эргээлэгч хориг тавьсан. За үүний үр дүнд бид нар төсвөө алдагдaltaгүй баталсан. Гэтэл эх оны төсөв ахаад одоо бараг 1.4 их 80 төгрөгийн алдагдaltaй байхаар ороод ирж байна тийм ээ. Гэт одоо улс төрчид болохоор тийм үү засгийн газрынхан өөрт хэрэгтэй үедээ алдагдaltaгүй батлаа тийм үү. Ингээ алдагдлыг янз бүрээр тайлбарлаад байна л да. Энэ дээр одоо таны байр суурь. Заавал байх ёстой гэж бол хэлэхгүй. Улс орон болгонд харьцан адилгүй байна. Гэхдээ тэр алдагдал эдийн засгийн үр ашигтай байх ёстой. Өнөөдрийг хүртэл бид нар төсвийн мөчлөг сүрсэн бодлого гэдээ яриад байна шүү дээ. Яг энэ мөчлөг сүрсэн бодлогыг улс төрийн хүрээнд ямар өмнөө тавьдаг вэ гэдэг нь ойлгомжтой. Төсвийн орлого дасалдсан эдийн засаг сод болсон үед төсвөө тэлэх замаар бид эдийн засгийн өсөлтөд хангана аварна гэж бид ярьдаг. Энэ бол зөв. Гэтэл нөгөөх төсвийн мөчлөг сүрсэн бодлогоо бид нар орлого нэмэгдсэн үед мартчихдаг. Тэгэхээр орлого нэмэгдсэн үед эсрэгээрээ төсвөө тэлэлтийг хязгаарлаад хоримтлал бий болгоод ирээдүйд яг өнөөдрийнх шиг юм нөхцөл байдал дахин тохиолдоход төсвийн бодлого нь татвар төлөгчдөд дарамт багтаагаар Монгол улсад өрийн дарамт багтаагаар хэвийн үргэлжлэж явах тэр орон зайг үүсгэх ёстой. Тэгж чадахгүй байгаа нь болон өнөөдрийн алдагдал гэдэг зүйлийг бид хийгээд 20 орчим их найдын алдагдaltaй төсвийг 10 хэдэн жил батллаа. Зарим жилдээ 3-4 их найдын алдагдал хүрчээсэн жилүүд бий. Тэгэхээр энэ зүйл нь Монгол улсад яг зөв зүйл хийсэн үү? Алдагдлыг саяны таны хэлээд байгаа 1.4 их найдын 380 те их найдын алдагдлын ард яг өнөөдрийн эдийн засгийг тэтгэх ирээдүйн эдийн засгт үр ашигтай тийм төслүүд байх ёстой. Гэтэл өмнөх жилүүдийг ажиглахад дандаа нөгөө хатууд эд бүтц гэж ярьдаг, тойрог дагсан, баахан соёлын төвүүд барьдаг, тийм ээ. Тэр нь эргээд тухайн үед нэг зарцуулалт болоод нэг импортыг нэмэгдүүлээд эдийн засгийг дэмждэг боловч эргээл үр ашиггүй зардал, төсвийн урсгал зардлыг нэмээд эргээд төсвийн дунд урт хугацааны бодлогодоо сөрөг нөлөөлсөн нийгмийн эдийн засгийн үр ашиг багтаа хөрөнгө оруулалтуудад бид хийж байгаа нь үнэн юм бол өсөв алдагдaltaй байх ёсгүй гэдэг энэ зарчим руу явна. За энэ жилийн төсвийн хувьд бол тайлбарлаж байгаагаар хөгжлийн хөрөнгө оруулалтууд руу энийг явуулна гэж байгаа. Үнэхээр хөгжлийн хөрөнгө оруулалтууд руу явж байгаа үед бол дээрэс нь эдийн засаг агшиж байгаа үед хүлээн зөвшөөрөх боломж бол тодорхой хэмжээгээр байна гэж үздэг. Одоо бизнесийг дэмжсэн дэд бүтэц, эрчим хүчний найдвартай их өсвөр гэдэг ч юм уу тийм. За энэ дэр нэг маш сонирхолтой жишээ байгаа. Аудитын дүгнэлтээс авсан. За 2026 оны төсөвт одоо оруулмаар байна гэд барилга байгууламжийн чиглэлийн 603 төсөл арга хэмжээний санал ирсэн гэж байгаа юм. За эндээс сангийн яам 485-ыг нь үнэлгээ хийсэн. Үүнээсээ дөнгөж 71-ийг 2026 оны улсын төсвийн төсөлд одоо санал болгоод улсын их хурлд өргөн барьсан гэж одоо тайлбарсан байгаа. Энэ хэрэгцээ ч үнэхээр хязгааргүй байгаа юм биш үү? Одоо энэ дэр бид нар үнэхээр бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай юм биш үү гэдэг ийм асуулт уран гарч ирж байгаа. Тэгэхээр ер нь яг макро эдийн засаг дээр нэг сони юм ярьдаг хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр энэ их хэрэгэлзээтэй томьёолол. Хэрэгцээ хязгаарлагдаггүй гэдэг бол бас тухайн бодит нөхцөл байдалтай нийцсэн бодит хэрэгцээ байх ёстой. Тэр бол хүсэл сонирхол мөрөөдлийн жагсаалт байх ёсгүй. За энэ дээр хоёр талтай байр суурь байна. Миний хувьд нэгдүгээрт Монгол улсын төсвийн мэдээлэл, дунд хугацааны төсвийн мэдээлэл хавар батлагддаг. Тэрний дагуу төсвийн хязгаар гэж нэг юм гардаг. Төсвийн хязгаарт багтааж 7 сарын 25-нд ерөнхийлөн захирагч нар сангийн яамд төсвийн саналаа хөрвүүлэх ёстой. За сая бүгдээрээ бид харсан олон нийтийн хэлэлцүүлэг хийсэн 8 сард 14 хоногийн хугацаанд 10 гаруй хоногийн хугацаанд үргэлжилсэн энэ 8 сарын 14-ний хүртэл хэлэлцүүлэг хийхэд төсвийн хэлэлцүүлэгүүдээр олон нийт бүгдээрээ оролцох юм боломжтой иргэд маань бас саналаа өгсөн.
За энд ажиглагдсан гол зүйл нь төсвийн хязгаарыг ерөөсө баримтлахгүй байна. Төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирж байгаа нь хуучны нөгөө тал дундуур нь хуваагаад байхад таард юм да гэдэг шиг. За бид ер нь ямар ч гэсэн ийм саналаа өгчээ. Тэртээ тэргүй бидний энэ саналаас хасагдах учраас гэдэг байдалтай ч юм шиг. За үнэлгээгүй, тооцоо судалгаагүй, аудитын дүгнэлтэн дээр ч гэсэн байгаа. Тэгэхээр тэр хязгаарын саналаа их дотроо багтсан саналаа төсвийн ерөнхийлөн захирагч нар нэгдүгээр бодтой өгөх ёстой. Тэрэн дээр нь бодтой өгөөгүй учраас сангийн яам нэгдүгээр бодтой бус тооцоо судалгаагүй учраас хоёрдугаарт нь хязгаарт багтаагүй учраас за гуравдугаарт нь Монгол улсын төсөв мөнгө нь өөрөө хэмжээтэй учраас гэдэг ийм гурван шалтгаанаар эдгээр хасагдаад. Дээрэс нь бидний нэг хийх ёстой зүйл нь энэ хөгжлийн бодлого төлөвлөлтөй асуудлаа уялдуулах ёстой. Одоо ийм юм яваад байгаа шүү дээ. Хавар төсвийн хүрээний мэдл баталчихж байгаа юм. Бас эх жилийнхаа хөгжлийн төлөвөө баталж байгаа юм. Бас төсвийн хязгаар. Тэгээд намар 9 сарын 1-нд төсөв өргөн барихад одоо энэ гуравтайгаа зөрчилдсөн ийм л одоо саналууд нэлээд орж ирдэг юм байна тийм ээ. Энийг бид нар цаашаад яах вэ? Бид хөгжлийн төлөвлөгөө гээд томоохон 10 эдийнх найд 20 их найд гээд ер нь ягаад ч Монгол улсын төсөвт мэдээж хэрэг багтахгүй олон санхүүжилтийн их усртэй тийм том төлөвлөгөө баталдаг. Тэрэнд нь тусгагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаарх гэж тусгагдсан хөрөнгө оруулалтууд нь төсөв дотор заримдаа багтах юм боломжгүй байдаг. Тэгэхээр бидний гол хийх ёстой зүйл бол таны энэ хязгааргүй гэдэг хэрэгцээг бодтойгоор үнэлэх ёстой. Тэгээд хөрөнгө оруулалтын төсвийн хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангах ёстой. Энэ дээр бол сангийн яамны зүгээс нийлээд агц дэвшил гаргаж байгаа гэж ойлгосон захим систем Монгол улсын хэмжээнд бүх хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагыг тооцсон захим систем хөгжүүлж байгаа бөгөөд тэрнийхээ дагуу хөрөнгө оруулалтыг ирэмбэлж байгаа. Энэ ирэмблэх үйл явц төсвийн хавраас эхлээд 1 сараас эхлээд 3 сар хүртэл санал аваад эхэлж байгаа. Бүтэн жилийн туршихуй процесс үйл явц явж байгаа. Энэ үйл явцыг л бид нэр ил тод болгох хэрэгтэй. Хэн санаачлаад Монгол улсын ямар хөгжлийн бодлого төлөвлөлттэй нийтдээ саяны таны хэлсэн энд байгаа ямар хяналт үнэлгээ шинжилгээ хийгдээд ямар шалгууруудыг даваад энэ хөрөнгө оруулалт төсөвд орж чадав эсвэл чадсангүй вэ гэдг нь тодорхой байх хэрэгтэй. Тэгэхээр ил тод байдлыг хангах хэрэгтэй. За мөн одоо боловсруулах төвшөндөө явж байгаа гэж ойлгож байгаа төсвийн улсын хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль гаргаж байгаа. Тэр хууль бол маш өндөр ач холбогдолтой гэж хувьдаа ойлгож байгаа. Тэр улсын хөрөнгө оруулалтын тухай хууль гараад хөгжлийн бодлого төлөвлөлтөйг нийтдээ. Тэгэхгүй өнөөдөр бид нар дурын хөрөнгө оруулалт энийг улсын жилүүд арай 10 жил болцсон 20 жил болцсон ч юм уу хөрөнгө оруулалт байна гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр чинь бол тодорхой тойргуудад чиглэсэн за нэг тухайн жилийн төсөвт нэг 10% тусгаад авдаг. Тэгээд явж итэл нэг юм болно доо гэдэг тийм төсвүүд байдаг. Сүүлийн жилүүд энийг бол 3 жил рүү шахаж байгаа. Тэгэхээр олон талаас нь энэ үйл явцыг иж бүрнээр нь шинжлэх шаардлага байна л сайжруулах шаардлага байна. Хууль эрх зүйн орчинд яг хэрэгжилтийн үйл явцыг ялангуяа хэрэгжилтэн дээр хэрэгжилтэн дээр бид нар маш анхаарах хэрэгтэй. Энэ зарчмууд манай дээр хэр хуульчлагдсан одоо хэр сайн одоо хангагдаж явж байгаа вэ? Одоо энэ бүх үйл ажиллагаа, энэ бүх процесс энэ зарчмуудын дагуу явна л гэдэг одоо зүйлийг бид өхөө ойлгоод байгаа шүү дээ. Төсвийн зарчим, төсвийн тусгай шаардлага хэмээх ойлголтууд бий, төсвийн бодлого хэмээх ойлголтууд бий. Энэ Монгол улсын хуулинд ер нь би хувьдаа харахтаа Монгол улсын хуулинд нэлээд тодорхой заагдчихсан гэж хардаг. За энэний ард нэг төсвийн институт гэж ойлголт байдаг. Төсвийн тогтолцоо нь яаж бүрдсэн бэ гэдэг ийм асуудал байгаад байгаа. За тэрийг судалсан судалгаанаас харвал ерөөсөө Монгол улсын төсвийн эрх зүйн орчин, хууль эрх зүйн түрүүн таны ярьсан хөрөнгө оруулалт ч гэсэн төсвийн тухай хуулийн 27, 28, 29 дугаар зүйлд хөрөнгө оруулалтын шалгуурыг нь асар тодорхой заачсан. Тийм ээ. Тэгэхээр бид бол хууль эрх зүйн орчиндөө эдгээр зарчмуудыг цаасан дээр бол үнэхээр сайн тусгachсан байдаг. Монгол улсын хувьд бол нэг гол давуу тал нь энэ хамгийн гол сул тал нь бас эсрэгээрээ энэ цаасан дээр тусгасан зарчмуудаа бид хэмжих нэгжтэй, хянах боломжтой, хэмжүүртэй, дээрэс нь тэрийг хэрэгжүүлдэг байх. Хамгийн гол нь хууль дээдлэх зарчим өнөөдөр Монголд тодорхой хэмжээгээр алдагдсан. Хууль бол хуулийг хэрэгжүүлэх, хуулийг дээдлэх гэдэг зүйл дээр бас биднэрт асуудал байгаа юм байна гэж ойлголоо тийм ээ. За хамгийн чухал зүйл нь бол иргэд энэ төсвийн үйл явцад оролцох ёстой. За сая өнгөрсөн 8 сард ийм өнгөлөө системээр тийм ээ иргэдийн саналыг бас авсан. Гэтэл яг энэ бол маш олон иргэд оролцсон ч гэсэн бас санал шүүмжил байгаа тийм ээ. Ер нь цаашд бид нар яаж төсөвт иргэдийн оролцоог бодиттой болгох уу? За мөн судлаач эрдэмтдийн оролцоог яаж бодиттой болгох уу? Эрдэм шинжилгээний байгууллагууд байгаа шүү дээ манайд. Маш олон эдийн засаг бизнесийн сургуулиуд байна.
Энэ сургуулиудаас илүү санал шүүмж тийм ээ бодиттой шинжилгээ авдаг болох уу гэдэг асуудал бол маш чухал зүйл гэж ойлгож байгаа. 2023 оны 7 сарын 7-нд төсвийн эрх зүйн орчин дээр нэлээд томоохон шинжилгээг Тэмүүлэн тэргүүттэй гишүүд хийсэн байдаг. Тэмүүлэн гишүүн тухайн үед төсвийн байгууллагын дарга байсан санагдаж байна. Иргэдийн оролцоог сая анх удаа ямар тач 8 сард олон нийтийн бүх нийтийн хилцүүлэг хийж иргэд бол чөлөөтэй оролцох юм боломж нээлттэй боллоо. Ийм Монголиогоор саналаа өглөө. Иргэд оролцох ёстой. Гэхдээ иргэдийн оролцоо таны хэлсэн шинжилгээ ухааны байгууллагын оролцоо нь хаана ямар байдлаар байх вэ гэдэг асуудал нь ихээхэн чухал байна. Иргэдийн оролцоог бол хяналтын оролцоо байх ёстой гэж би боддог. Тэр хяналтын оролцоонд суурилаад төсөв сайжрах ёстой. Тэрний өмнө таны хэлсэн эрдэмтэн судалгаа шинжилгээний байгууллагыг оролцуулсан төсвийн бодлого, төсвийн өөрийнх нь чиг баримжаа бодлого нь маш сайн тодорхойлогдсон байх ёстой. За тэгээд нөгөө нэг одоо шилэн дансны хууль гэдэг байгаа тийм үү? За мөн бас бид нар жил болгон төсвийн гүйцэтгэлээ олон нийтэд тайлагнадаг. Бидний иргэдийн оролцоо гэдэг зүйл төрийг сайн хяндаг, буруу зөв зүйлийг нь хязгаарлах тэр нэгдмэл хүчтэй байх ёстой л гэж би ойлгож байгаа юм л да. Шилэн дансны тухай хууль бол тэр утгаараа их сайн хууль мөн. Шилэн дансны тухай хуулийг сүүлийн үед үнэхээр ярьж бага ашиглаж байгаа нь үнэн. Гэхдээ шилэн дансны тухай хууль хэрэгжидгээр хэрэгжээд төрийн хяналтад, ил тод байдалд нөлөөлөж явж байгаа гэж би өвдөө ойлгоод байна. Төсөвт сахилга бат тогтоохгүйгээр ямар ч улс орон хөгжиж чадахгүй гэж одоо алдарт эдийн засгч бас хэлсэн байна. За төрийн мөнгө гэж байдаггүй, татвар төлөгчдийн мөнгө л байдаг гэж бас Английн ерхий сайд асан тий алдартай улс төрч бас хэлсэн байдаг тийм ээ. Тэгэхээр татвар төлөгчдийн мөнгө зөв зүйл зарцуулагч нь үр дүнтэй байна уу гэдэгт бол иргэн болгон анхаарч явах хэрэгтэй тийм ээ. Эрдэм шинжилгээний байгууллагуудыг хамгийн сайн оролцуулах хэрэгтэй. Их дээд сургуулиудыг хамгийн сайн оролцуулах хэрэгтэй гэж байна тийм ээ. Тэгэхээр одоо та бас төсвийн доктортой байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. Тэгэхээр бүгдээрээ дараа жилийн төсөвт ямар одоо төсвийн энэ үйл явцад ямар ахиц гаргах вэ? Энэ зүйлээр одоо яриагаа өндөрлөе. Сүүлийн жилүүдэд харьцангуй шинжилгээ ухаанч байдлаасаа нэлээд холдсон байна. Тактикийн шин чанартай маневраар төрийг удирдах гэдэг төсвийн бодлого эдгээр жил болгон өөрчлөгдгөл нэг шин засгийн газар гарч ирээд гинт 14 мега төсөл санаачлаад ч юм уу тийм хэтэрхий агаарт байна л да. Тэр нь бол буух ёстой, шинжилгээ ухаанч байх ёстой гэж үзэж байгаа. Дараа жилийн төсвийн төсөлд бол бид төрийн оролцоог бууруулсан чиг баримжаагаа хэвээр хадгалах. Тэгээ дээрэс нь бодлогын томоохон шинжилэл хийх ёстой л гэж харж байгаа. Бодлогын шинжилэл гэдэг нь өнөөдөр төрийн оролцоо буураад төсвийн зарлага нэг 32-33 орчим их найд төгрөг байгаа ч гэсэн энэний дотор бид нар бодлогын төвчний шинжилтүүд асар их шаардлагатай байна. Зам байшин барилга барихтаа хэрэгтэй шаардлага зөв тодорхойлох хэрэгтэй байна. Монгол улсын хэмжээгээр дүүрэнд 5 тойрог, хөгжлийн 5 тойрог гэх мэтийн эдийн засгийн үр ашиг багатай замуудаас илүү хөгжлийн зам, хөгжлийн хөтөлбөрүүд дээрээс нь боловсрал, эрүүл мэнд гэсэн суурь салбар руугаа бид илүү анхаарах ёстой. Жишээ нь боловсролын салбарын зардал, төсвийн зарлага дийдлэх хувь хэмжээ, тийм ээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн дийдлэх хувь хэмжээ 2000 оноос хойш тасралтгүй буурсаар байгаа. Гэтэл бид нар ирээдүйн урт хугацааны хөгжлийг авч явах иргэдийнхээ боловсролд, иргэнийхээ эрүүл мэндэд анхаарахгүйгээр улс орны урт хугацааны хөгжил, доктортой хөгжил гэдэг ойлголт ярихгүй гэдэг нь бол уг нь хэндч тодорхой. Тийм учраас бодлогын шинжилтээр л бүх талаасаа илүү анхаараасаа л гэж харж байна. Өнөөдөр төсвийн талаар маш сонирхолтой ярилцлагыг доктор Дэлгэр сайхан багштайгаа бид бүхэн ярилцлаа. Та бүхэндээ баярлалаа. Дараагийн бүр гарагаар дахин уулзцгаая.